Бид өдөр тутам ямар нэг байдлаар мөнгөтэй харилцдаг. Мөнгөтэй харилцахад бидэнд янз бүрийн хэрэгцээ шаардлагууд бас гардаг. Утасны төлбөр, гэрлийн мөнгө, лизингийн үйлчилгээгээд бид зээлийн үйлчилгээнд байнга хамрагдаж байна. Зээлийн харилцаатай холбогдсон нэгэн шинэ хуулийг улсын хурлаартан саяхан батлан гаргалаа. Зээлийн мэдээллийн тухай хуулийн талаар өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид онцолж байгаа юм. 76/26 парламент ток шоу нэвтрүүлгийн өнөөдрийн зочин улсын хурлын гишүүн Ган Төмөрөө хаална. Харин нэвтрүүлгийн манай оролцогчид Монгол банк, Голомт банк, бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид байх юм аа. Зээлийн мэдээллийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулиар зохицуулагдж байгаа зохицуулалт бол нэгдүгээр зээлийн түүхтэй болъё гэж байна. Хоёрдугаар тэр түүхийг хадгалдаг газартай болъё, байгууллагатай болъё. Мөн тэр түүхийг ашиглах зориулалтын байгууллагууд нь ашиглах боломжтой болгоё гэж. Тэгэхээр өнөөдөр хүртэл Ган Төмөр гэдэг хүн ямар зүйлийг ямар хэмжээний мөнгийг зээлээд буцаагаад төлсөн бэ гэдэг мэдээллийг л мэдээллийн сан дээр одоо хадгалдаг болно гэсэн үг. Заавал одоо банктай харьцаж банкнаас очиж зээл авж байгаа тохиолдолд бий болдог байсан бүртгэлийг өнөөдөр амьдралд өдөр тутамд одоо зээлийг бий болгож байна шүү дээ. Жишээлбэл би гар утсаар ярихад бол дараа төлбөртэй утсаар ярьдаг. Инхээр тэр гар утасны компани бол намайг зээлээр яриулж байна гэсэн үг шүү дээ. Мөн одоо цахилгаан дулааныхаа мөнгийг сарын сүүлд төлдөг гэдэг бол цахилгаан дулааныг надад зээлээр өгж гинэ гэсэн үг. За мөн одоо бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авах боломжууд асар их гарч ирж байна шүү дээ, тийм ээ. Жишээ нь телевизээр худалдаж авъя гэхэд лизингээр худалдаа хийх боломжтой болчлоо. Гар утсыг тэр компьютер тэр тогшил бүгд энэ зээлээр авж байгаа дараа төлбөртөөр авж байгаа энэ худалдаа бүтээгдэхүүн мөн цаашлаад яг тэр банк санхүүгийн байгууллагуудын зээл гэсэн энэ зээлийн түүхийг одоо хувь хүн хүсэх юм бол бий болгоё гэж. Яагаад хувь хүн хүсэх шалтгаан байна вэ гэхээр өнөөдөр банкнаас очиж зээл авъя гэх юм бол банк зөвхөн барьцаа баталгаагийн дээр нь бизнес төлөвлөгөөгийн харж зээл өгöd байгаа байхгүй. Олон улсад ямар хувь байдал жишг байна вэ гэхээр тухайн хүний санхүүгийн хариуцлага сахилга батыг харж зээл өгч байгаа. Үнэхээр энэ хүн одоо санхүүгийн хариуцлагатай хүн үү? Цаг хугацаанд мөнгө төлж сурсан хүн үгүй юу? Тийм ээ. Ийм байдлаар олгож байгаа зээлийн хэмжээ бол яг барьцаа баталгаатай зээлээс хамаагүй их болчиход байна. Тэр мэдээж санхүүгийн тодорхой сахилга баттайгаа харуулад зээл аваад бизнесийн үйл ажиллагаа явуулснаар дахиад үйл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой. Тэгэхээр тэр үйл хөдлөх хөрөнгө дараа нь том зээлийн дээрээ барьцаанд очоод ингээд Монголын одоо энэ санхүүгийн систем бол байнга өсөлттэй байх, тийм ээ. Мөнгөний эргэлт бол улам сайжрах ийм боломжууд бол бүрднэ. 10 сарын 30-ны байдлаар Монгол улсад 654 мянган ширхэг одоо зээлдэгч 5 их 80 төгрөгийн зээлтэй байна. Дээр нь одоо засгийн газар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээг зориулаад зээл авсан байгууллагын мэдээлэл одоо энэ шинэ хуулийн дагуу мэдээлэл нь орж ирэхээр болсон байгаа. Дээр нь гайл, татвар, эрчим хүч бүр цаашлуул гар утасны төлбөрөө тэр хүн хэрхэн төлж исэн гэдэг мэдээлэл маань орж ирэхээр бол зохицуулагдсан байгаа л да. Тэгээд энэ үйл ажиллагааг бол эрхлэх нь бол хувийн хвшилтөд үндсэндээ шилжүүлж байгаа. Тэгэхээр хувийн хвшилт тусгай зөвшөөрлөөр зохицуулагдах учраас Монгол банк бол одоо зээлийн мэдээллийг нийлүүлэгч, мэдээллийн үйлчлэгээ үзүүлэгч байгууллагад ямар хөө стандартаар байх ёстой вэ гэдэг бэлтгэл ажлыг бол одоо хийгдэж байна. Ингээд 1 сарын 1-ээс зөвшөөрлөх үйл ажиллагаа маань явагдаад мэдээллийн үйл ажиллагааг үйлчлэгээ үзүүлэгч байгууллага маань байгуулагдаад яваад эхэлнэ гэсэн үг. Өдөр тутмын амьдрал маань бас зээлийн маш их олон харилцаанд орж байна гэсэн үг. Энэ бүх мэдээллийг цуглуулна гэхэлэр мэдээллийн сан бол нэлээд том сан бий болох нь шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ мэдээллийн сан бол энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд байх нэ. Шинээр тийм бүтэц бий болно гэж ойлгож байна. Одоо байгаа Монгол банкн дээр байгаа зээлийн мэдээлэл гэдэг бол арилжааны банкудаас болон банк ус санхүүгийн байгууллагаас зээл авсан хүмүүсийн түүхэл байгаа. Ямар хэмжээний зээл авч ийсэн, хизээ төлж байсан, хугацаанд барагдуулсан эсэх, мөн одоо өрийн үлдэгдэлтэй эсэх гэдэг ийм зөвхөн арилжааны банкуд дээр байгаа зээлийн түүх байгаа учраас
тэр арилжааны банкуд цаашаага тэлээд явъя гэх юм бол харилцагчтай бас оолох, итгэх, харилцах, хамтарч ажиллах боломжууд хумигдмал байгаа байхгүй. Ер нь энэ хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 2-3 банкн дээр шалгалт хийгээд үцгэд аль альнийх нь сайн зээлдэг чинь нэг хүн байгаа. Одоо нэг хүн альч банкнаас нь хадгаламжаас ч тэр голомтоос ч тэр хаан банкнаас ч тэр зээл авдаг. Тэгээд өөрийнхөө тэр мал одоо зураг телевизэр машин унаага бүгдээрэнд нь барьцаалцсан байдаг. Нэг барьцааг нэлээд хэдэн газар тавьсан. Нэг барьцааг нэлээд хэдэн газар тавьсан. Нэг бол одоо нэг банкнаас нөгөө рүү зөвхөн хөрвөөд яваад идэг. Яг зээл бол хугацаанд төлөгдөхгүйгээр. Иймэрхүү алдаанууд бол яг энэ зээлийн мэдээллийн сан бий болсноор байхгүй болно гэж ингэж харж байгаа. Хүмүүс бол өөрийнхөө мэдээллийг ийш тийшээ алдчихгүй, янз бүрийн одоо хариуцлахгүй байдлаар гадагшаа гаргачихгүй гэсэн ийм болгоомжил зарим хүмүүст бол байна л. Тэгэхээр энэ болгоомжил бол байх огт шаардлага байхгүй. Тэр мэдээлэл бол зөвхөн таны зөвшөөрлөлтөөр тэр банк санхүүгийн байгууллагуудад очих юм аа гэдгийг бол нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт ер нь ирээдүйд зээл авахыг хүсэж байгаа. Маргааш санхүүгийнхаа эрхчлөлөөг бий болгоё гэж байгаа хүн болгонд энэ ач холбогдолтой. Өөрийнхөө санхүүгийн сахилга батыг өөрөө тодорхойлоход ач холбогдолтой. Ер нь монголчуудын нэг бидний нэг алдаад байгаа зүйл бол энэ санхүүгийн хариуцлага сахилга бат гэдэг дээр алдаа гаргаад байна шүү дээ. Жишээлбэл утасныхаа мөнгийг нэг өдрийн дараа төлдөг. За тэр ус цахилгаан дулааныхаа мөнгийг заавал хоцроож төлдөг тийм ээ. Зүгээр л одоо кабелийн телевизийн төлбөрийг л сар-сардаа яг хугацаанд нь төлөө барагдуулаад явж бас амжихгүй чадахгүй тийм санхүүгийн төлөвлөгөө хариуцлага дутагдаад байна шүү. Цаашдаа амьдралаа сайжруулъя, санхүүгийн эрх чөлөөтэй болъё, дуртай үедээ картаар зээл авдаг боломжтой болъё гэж бодож байгаа бол санхүүгийнхаа сахилга бат хариуцлагыг нэмэгдүүлээд тэр үзүүлэлтээ ингээд тэр зээлийн одоо сан дээр хадгалаад түүх болгож хадгалаад явах юм бол нэг өдөр банкнаас очиод би одоо сарын 500 мянган төгрөгийн орлоготой надад сарын 500 мянган төгрөгийн зээл авах зээлийн карт өгөөч гэхэд бол банкуд өгнө. Сайн үнэлгээтэй, сайн зээлийн төвхтэй хүнд бол өгнө. Яа ингэснээрээ юу болох вэ гэхээр цалингийн зээл гэж хэлээл банкн дээр очиж байнга одоо бичгээрөнд бүрдүүлдэг, цаг алддаг байдал бол байхгүй. Насан туршдаа тэр картаа хэрэглэх боломжтой. Үнэхээр санхүүгийн хариуцлагатай сахилга баттай хүн бол зээлээр авцсан 100 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн картаараа зээлээр авцсан бол тэрийг яг тэр банктай хийсэн хилцлийнхаа дагуу тэр хугацаанд нь барагдуулаа явдаг. Ингэх юм бол ер нь хүүч авагддаггүй. Ийм тогтолцоо бол дэлхий дээр ч байна, манад ч одоо хэрэгжих бүлэн бүрэн боломжтой байна. Харамсалтай манайх болохоор банкуд нь нөгөө хүмүүстэй итгэхгүй шүү дээ. Ямар нэгэн барьцаа тавь гэдэг асуудал тавиад байгаа байхгүй. Хүмүүстэй итгэхгүй байгаа шалтгаан бол үнэхээр тухайн хүнийхээ санхүүгийн сахилга бат хариуцлагыг мэдэхгүй байгаа. Ингээд санхүүгийн зээлийн мэдээллийн санд өөрийн чинь материал бий болсноор өөрийн чинь түүх хэрвээ сайн байх юм бол банкуд шууд итгэнэ. Яг тэгвэл энэ бол санхүүгийн сахилга баттай хүн байна, хариуцлагатай хүн байна. Тийм учраас бол энэ цалинтай ч юм уу цалингийнхан 2 сарын орлоготой тэнцэх хэмжээний одоо зээлийн картыг бид бол олгож болох юм байна гэдгийн итгэл төрнө гэж ингэж харж байгаа. Тэгэхээр зэрэг заавал их мөнгөтэй хүмүүс эсвэл бизнес хийж байгаа хүмүүст давуу тал олгоно гэхээсээ илүү ирээдүйн одоо банкны харилцагч нар ирээдүйн санхүүгийн зээл горилгосод тийм ээ зээлийн одоо чөлөөтэй эрхтэй болох юмсан гэж бодож байгаа хүн болгонд энэ бол нэлээд одоо дэм үзүүлэх болов. Дээр үед чинь бид зээл авах гээд явах чинь банкны одоо халуунаас тодорхойлт авчир одоо тэр дампуурсан татан буугдсан тийм сэргээн босголчуд юу нэг баахан газараар явж бичиг баримт цуглуулж нэг банкнаас авахт нь одоо тэр анаад банкнаас өргөө гэсэн тодорхойлтч байдаг юм уу тэр банкнд одоо ямаргүй нэг юм өгөө гэсэн ийм авч ирдэг юм уу тий ийм их юмнууд байсан одоо бол нэг жоохон зэгсэндээ орж ашгүй. Хоёрдугаар одоо энэ хууль гарснараа бол энийг л зэгслэх гэж тий энэ зах зээлд байх ёстой. Эрүүл сар бол одоо ийм мэдээллийг байлгах гэж энэ хуулийг одоо гаргасан гэж ойлгож байна. Бүх банкнд миний мэдээлэлтэй одоо компанийн тухай мэдээлэл, тэзэтийн тухай мэдээлэл байж байгааг бол одоо амар л байна шүү. Тэгвэл бид нар одоо эхний банкнд тийм ээ саналтай байд ямар хугацаанд шийдэх үү гэд бид нар явхад бол миний тухай мэдээлэл байж байгааг бол ямар хөө зээлдэгч гэдэг мэдээдэг байж байгаа бол сайн л байна л да. Тэгэхээр энэ 16 арилжааны банк банкт чинь бол бид нар бол одоо энэ бол үйлчлэгээ банк бол тийм ээ аль сайн үйлчлэгээтэй хурдан үнэтгэлтэй тийм шуурхан харьцаж байгааг нь одоо сонгох ёстой.
би өөрийнхөө зээлийн мэдээллийг ч юм уу зээлийн түүхийг ингээд нээя. Өнөөдөр би хэдийгээр зээл авах гайгүй байгаа ч гэсэн ирээдүйд энэ надад хэрэг болох юм байна гэд зээлийн мэдээллийн түүхээ нээлгэе гэд. Тэгэхэд одоо өнөөдөр нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчийн хувьд хаана очиж нийлэх вэ? Яг өнөөдөр бол төв банкн дээр очиод нийлгэж болно. Гэхдээ зээлийн мэдээллийн сан гэдэг тусдаа бие даасан байгууллага байгуулагдана. Энэ байгууллагыг бол байгууллагын зөвшөөрлөг төв банк олгоно. Энэ байгууллага нь зээлийн мэдээллийн сангаас өөр одоо янз бүрийн бизнесийн үйл ажиллагааг Монгол банкны зөвшөөрлөгөөр явуулах эрхгүй ийм байгууллага байгуулагдах юм байнамаа. Тэгэхээр бол энэ дээр мэдээж бэлтгэл үе шат хэрэгтэй. Энэ програм хангамжийн асуудал байна, хөрөнгө оруулалтын асуудал байна. Тэгээд ямар байгууллагад хариуцлах уу гэдэг асуудал байна. Ер нь цаашдаа бол Улаанбаатарчуудын цаашлаад монголчуудын хамгийн нэр хүндтэй итгэл хүлээсэн хүн бол энэ зээлийн мэдээллийн сангийн захирал гэдэг хүн байх болов уу гэж би хувьдаа харж байгаа. Яг тэгвэл үнэхээр сайн хүмүүсийнхэн ч тухайн мэдээлэл байдаг, муу хүмүүсийнхэн ч тухайн мэдээлэл байдаг. Хуулиар бол тэр хүмүүсийн тухайн мэдээллийг сайн дураараа задлахыг бол бүрэн хориглосон эрүүгийн хариуцлага тооцохоор бол байгаа. Тэгэхээр мэдээж одоо банк санхүүгийн байгууллагуудад гаргахаас гадна цаашдаа томоохон бараа бүтээгдэхүүнийг лизингээр худалдах тохиолдол байна шүү дээ. Жишээлбэл орон сууц байна тийм ээ. Орон сууцны одоо моргэж хийгээд урт хугацааны төлбөр авъя гэдээ ингээ явахад банкар дамжихгүйгээр үлгэдэл хөрөнгийн компаниуд шууд урт хугацааны одоо төлбөртэйгээр одоо олон удаа хувааж төлөх төлбөртэйгээр орон сууц, орон байр, машин, техник, тоног төхөөрөмж гэдэг энэ болгон бол цаашаа худалдаа илүү уян хатан хурдтай явах боломжууд бол бүрдэнэ гэж харж байгаа. Зээл гэдэг бол нэг талаараа бас одоо мөнгө олгоод буцаагаад авах учраас энэ дэр үлэх улс ортой хандах хэрэгтэй. Тэгэхээр улс ортой хандж байгаа гэдэг бол бид нар 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бас нэлээх одоо харилцагчийг одоо материал бүрдүүлэх зэрэгээр одоо мэдээлэл шаардж авдаг гэсэн бол энэ мэдээллийн сан систем маань илүү сайн хөгжих юм бол илүү их одоо явдал чирэгдэл ийш тийшээ хөөцлөх ажил бол илүү багаснаа гэсэн. Нөгөө талаас хамгийн гол нь бол өөрөө чи хэн бэ гэдэг мэдээллийг бид нар бүрдүүлж байгаа зээлгчийн хувьд бол хэрвээ энэ мэдээллийг бид нар бүрдүүлээд авсан нөхцөл бол дараагийн шийдвэр гаргалтаа илүү хурдан гүйцэтгэх болцоотой болно гэсэн. Өөрөөр зээлгч маань магадгүй бараг банкнаар нэг удаагийн их уулзалтаар эсвэл одоо зээл авах болцоотой гэсэн. Жижиг хэрэглээний зээлгч бол одоо хувь хүний зээлүүд бол магадгүй одоо онлайн хэлбэрээр бид нар зээлүүдээ автоматжуулах тийм болцоотой болно гэсэн. Сайн зээлгч нь илүү бага хүүтэй зээл авна. Муу зээлгч нь илүү өндөр хүүтэй зээл болгоно гэсэн давуу талтай. Нөгөө талаасаа сайн зээлгч муу зээлгч ялгаснаар бол бид нар сайн зээлгчтэй илүү төлөрнө. Аль болох бид нар муу зээлгч муу зээл олгоод түүнээс үүдэх хохирлоо багасгах одоо давуу талтай гэсэн. Аль болох энэ хохирлыг багасгах юм бол банк нь илүү үр ашигтай болж цаашдаа одоо байнгын үйлчлүүлэгчтэй зээлгчдэр бол илүү зээлийн хүний дарамт нь багаснаа гэсэн тийм одоо боломжийг олгож байгаа. Манай нэвтрүүлгийн дараагийн дугаард улсын их хурлын гишүүн бод оролцож хөгжсөн эзэмшигчдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэлээд төлөв асуудлууд орсон. За компани төлөөлөн удирдах зөвлөл 9 буюу түүнээс дэш гишүүнтэй байж болно. Тэрний 3/1-ээс доош хүн бол хараат ус гишүүн байна гэдгийг анхудаа энэ хуульд орсноор олдогч болчихлоо. Компани тухай хуулиар ярилцах болно. Өөрөө бас их хариуцлагатай ажилтаа. За яг тэр тухайн хүний зээлийн янз бүрийн мэдээллүүд нь байж байна. За банкнаас зээл авахлаар хамгаалал нөгөө 7 болчиход очил бүхэл мэдээлэл өгөх хэрэгтэй болдог шүү дээ бид нар. Тэгэхээр тэр мэдээллүүдийн нууцлалыг мэдээж ирэх хадгална. За тэгээ сайн мэдээлэлтэй хүмүүс бол тэрийгэ мэдээж бас тэрийгэ баталгаа болгож, нотлохоо болгож гаргаж ирэхийг хүснэ. Тэнд бас янз бүрийн мэдээллүүд байна. Муу мэдээллүүд ч гэсэн бас байж байна. Муу мэдээлэлээ засах оролдлого бас хийх сонирхол бас хүмүүс төрж болно шүү дээ. Тэгэхээр бол энэ байгууллага нь өөрөө хүний мэдээллийг засахыг тэр хуулиараа хоригдсон ба. Тэр мэдээлэл засах тухай ойлголт байхгүй. Мэдээлэл цаг хугацаагаар засагдах боломжтой гэдгийг л хэлж байгаа. Сүүлийн 6 жилийн мэдээллийг л сайн ч муу ч. Тэгэхээр өнөөдөр муу мэдээлэлтэй хүн байж болно. 6 жилийн хугацаанд мэдээлэлээ засах хэрэгтэй, тийм ээ. Өнөөдөр санхүүгийн хариуцлагагүй хүн байж болно. 6 жилийн хугацаанд санхүүгийн хариуцлагатай байдал цаашдаа бий болгож чадах юм бол 6 жил гэдэг бол богино хугацаа урт хугацаа биш шүү дээ. Тийм ээ. Одоо энэ их хурлын бүрийн эрхээр л харцхад дөнгөж жил саяхан дангараг үргэжсэн хүмүүс одоо ингэ бүрийн эрхэнд дуусч ийн гэж харахад бол 6 жилийн дараа очиод харахад бол өнгөрсөн 6 жил нь дандаа богинохон байдаг. Тийм учраас бид бол тийм муу мэдээлэлтэй хүмүүс энэ дээр нэг санаа зовоод минийх одоо муу учраас энэ дими юм ач гэдэг юм уу эсвэл сайн мэдээлэлтэй энэ дээр арахад ч юм ийм зүйл бол байхгүй л засаа явж болно.
засч явахдаа өөрөө засна. Өөрөө засахдаа цаг хугацаагаараа засна. Зээлдэгч өөрөө мэдээлэл өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд мэдээллийг авна гэсэн. Мэдээж одоо юу гэдэг нь жоохон базаахгүй мэдээлэлтэй хүмүүс л тэрийг өгөхийг хүсэхгүй байж болох талтай юм л да. Өгөхийг хүсээгүй тохиолдолд банк тэр хүнд зээл олохдоо илүү өндөр шалгууруудыг тайл илүү өндөр үндсэндээ банкуд бол юу болох вэ гэхээр энэ зээлийн мэдээллийн сангийн түүхийн мэдээллийг заавал авна. Тэгэхгүй бол банкуд зээл өгөхөө болно. Тэгэхээр тухайн хүн зээл авахыг хүсчээвэл энэ мэдээлэлээ өгчл таараа. Тэгэхээр зэрэг ийм байхгүй юу? Нэг муу мэдээлэл гэдэг бол одоохондоо өртөө байгаа хүмүүсийг хэлээд байна да тий. Тэгэхээр зэрэг өртөө байгаа хүн болгон муу байх бас алгүй л дээ. Энэ хүмүүс бол санхүүгийнхаа хариуцлагыг засаа явж иж болно шүү дээ. Жишээлбэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд үнэхээр тэр ус цахилгааныхаа мөнгийг, тогныхоо мөнгийг тий одоо тэр лизингээр худалдаж авж байгаа кабелийн сугныхаа мөнгийг, гар утасныхаа төлбөрийг гээд бүгдийн цаг хугацаанд нь ном журмынхын дагуу ингээд төлөө явсан. Магадгүй бусад жижиг зээлүүдийг ч гэсэн цаг хугацаанд нь төлөө явсан. Лизингээ ч гэсэн цаг хугацаанд нь төлөө явж байгаа гэсэн ийм эерэг мэдээлэл зэрэгцээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр муу мэдээлэл, эерэг мэдээлэл хоёр зэрэгэл очино. Зээлийн мэдээллийн сан бол энэ дээр үнэлгээ өгөөл явна. Энэ хүн бол энэ санхүүгийн сахилга бат хүмүүжил гэдэг юмыг одоо 2 жилийн өмнөөс авсан харагдаж байна ч гэдэг юм уу те. Эсвэл бол одоо ийм яг ийм сахилга баттай болоод хасчил болж байгаа юм байна ч гэдэг юм. Энэ дээр бол мэдээлэлтэй холбоотой үнэлгээ өгөх тусгай журмнуудыг бол мэдээж тэр байгууллагууд нь гаргаад явна. Гаргаа явахдаа санхүүгийн байгууллагатайгаа зөвшөлдсөх болов уу гэж ингэж харагдаж байна. Тэгээд тэгхийн бол одоо муу мэдээлэлтэй хүнийг одоо юу гэдэг тэр тухайн байгууллага янз бүрийн засвар хийнэ гэдэг бол хязгаарч байхгүй л дээ. Нэг удаа засвар хийгээд тэрний ичлэгдэх юм бол үндсэндээ энэ байгууллага татан бүгдэх. Монголын хамгийн шударга хүн тэнд байх хэвээр. Энэ бол одоо өөр тэр тухайн байгууллагыг удирдах байгаа хүн тэр байгууллагад итгэл алдагдах юм бол бидний энэ өмнө тавьж байгаа зорилтууд бол бүгд нурж унах аюултай. Тэгэхээр энэ зорилтууд бол өөрөө дандаа монголчуудыг хямдхан мөнгөтэй болоосоо зээл авах чадвартай болоосоо тий дээр нь зээлийнхэн хэмжээ аривсаа ихсээсээ мөнгөний эргэлт сайжраасаа өргүү байгаасаа санхүүгийн хариуцлагатай болоосоо мөнгийг бас нэг үнэлж сураасаа тийм ээ юу худалдаж авах уу юу худалдаж авахгүй вэ гэдгээ ялгаж салгадаг болоосоо дими одоо үргэлгэн зардлаа багасгаад яваасаа янз бүрийн одоо цамаан зангууд нь алга болоосоо гэсэн дандаа тийм эерэг хүсэлээр тулгуурлаж гарсан ийм хууль шүү дээ. Тэгэхээр энэ эерэг хүслүүдийг бол тийм бүтлгөө 1-2 үйлдэлээр алга битгий болгоосоо яг хуулиар ягшлал мөрдөд яваасаа энэ дээр Төв банкны хяналт гэж байгаа. Төв банк бол энэ дээр аль биесээр хяналтаа тавиад явна. Зээл авах гээд одоо хүмүүс ийм гомдол гаргадаг. Зээл авдаг нэг сая төгрөгийн зээл чинь авахлаар янз бүрийн нөгөө хураамж, шимтгэл их байна. Энийний дарамт бас их байна гэдэг хүмүүс ярьдаг. За ингээд зээлийн мэдээлэл бас дахиад энд нэг тийм байгууллага бий болох юм байна. Дахиад ийм үйлчилгээ үзүүлэх юм. Энэ үйлчилгээний төлбөр хураамж гэж бас тодорхой юм байх болов уу? Нэг удаагийн лавлгаа авахд 1000 төгрөг ч гэдэг юм уу. Яг бодиттой хүмүүсийн төлж чадах төлөхтэй бол бүр одоо сайн дураараа баярлаад төлөх хэмжээний ийм төлбөрүүд л гарах байх. Мэдээж энэ байгууллага бол өөрөө тийм ашигын бус байгууллага биш шүү дээ. Ашигын байж өөрөө хүчтэй болно. Ядаж серверүүд нь хамгаалттай болно, сүлжээ найдвартай болно тий. Янз бүрийн гадны халдлагад өртөхгүй болно, сайн програм худалдаж аавна гэдэг ийм хэрэгцээнүүд бол байгаа. Төр бол огт ингээд өөртөө хариуцлагагүйгээр орхиж байгаа юм биш. Төрийг төлөөлөөд Төв банк, арилжааны банкудтайгаа хамтраад энэ байгууллага дээр бол тодорхой хяналт зөвлөмж ярилцах тийм боломжууд бол бас үлдчихэж байгаа. Намтар түүх маань ингээл өдөр л аривчж явна гэсэн үг шүү дээ. Бидний харьцаа одоо ингээл лизингийн бараа авдаг ч юм янз бүрийн байлаа. Тэгээ тэр мэдээлэл өөрөө автоматар шууд бүртгэгдэж явах. Эхний ээлжинд бол мэдээж арилжааны банкуд дээр байгаа зээлийн бүх мэдээлэл ирнэ. Банкуд санхүүгийн байгууллагууд дээр байгаа зээлийн мэдээлэл ирнэ. Хадгалан зээлийн оршууд дээр байгаа зээлийн мэдээлэл ирнэ. Тэгээд цаашаага бол нөгөө миний хэлдэг тэр цахилгааны компани, цэвэр бохир усны одоо худалдаа хийдэг компаниуд тий дээр нь гар утасны компани гэдэг энэ дараа төлбөртөө лизингээр болгож байгаа компаниудтайгаа хамтарч ажиллах хилцлүүдийг бол энэ байгууллага өөрөө хийгээд цаашаа явна. Дээр нь хүмүүс санаачлахаараа миний энэ мэдээллийг та бүхэн авч болно гэдэг ийм гурвалсан гэрээн дээрээс үндэслээд явна. Тэгэхээр бичил ажил бол асар их бий. Тий. Энэ байгууллагын өөрийнх нь одоо ажиллах цар хүрээнээс их юм шалтгаална. Зөв ажиллаад үнэхээр хурдтай яваад, далаацтай яваад тэгээд Төв банкын сайн дэмжиж оролцох юм бол газар хурдтайгаар урагшаа явах болов
гэж бодож байгаа. Мэдээлэл авахын тулд одоо бас нэг бичиг цаас гэл ингээд хүмүүс нөө төвшөөх юмнууд их гардаг л да тийм. Энэ мэдээллийг одоо мэдээллийн технологи өндөр өгч юм чинь цахим хэлбэрээр л авах байх. Тийм. Тэгэхээр бол мэдээж энэ байгууллага дээр өрсөлдөөн явагдана. Мэдээллийн санг байгуулъя гэж олон саналууд ирэх байх. Тэгэхээр ялалтын нэг гол энэ ажлыг хийх нэг гол шалгуур бол цахим технологиг илүү нэвтрүүлсэн, цахим байдлаар асуудлаа шийддэг, мэдээллийг авдаг өгдөг ийм технологиг санал болгосон ийм байгууллагууд л энэ ажлыг аваад хийх болов гэж харж байгаа. Их үзэгчтэй улс их хурлын тамирын газрын хууль сурталчилгаанаас та бүхэнд хүргэдэг 76 харьцах 26 парламент ток шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарын зочин улс их хурлын эрхэм гишүүн Ган Төмөр байлаа. Бид өнөөдөр улс их хурлаар сайхан батлагдсан гарсан зээлийн мэдээллийн тухай хуулийн талаар ярилцлаа.